Яг хичээлээ хийгээ сууж исэн чинь сургуулийн танхимудаар шуурхай мэдээлэл цацагдана. Анхаараар сурагчтай. Сургуульд халдлага гарсан тул бүгд багшийнхаа зарваар кампусаас нүүлгийг шилжүүлэлт хийгээрэй. Энэ бол туршилт биш. Энэ бол жинхэнэ аюул. Бүгд яг одоо аюулгүй байдалд хүрээрэй. Яг ийм нөхцөл байдалд орвол та нар яах байсан бэ? Өгсөн хүн үг хэлээд байна. Исэн цоо яран нэлээд байна. Явсан замтаа чилээд байна. Хэлсэн газрын ирээд байна. Өчигдөр шөнө би зомби зүдэлсэрээ зомбины талаар их бодсон л доо. Хэдий бодож төсөөлөхөд концепт нь айгүй кул сонирхолтой юм шиг боловч яг жинхнээсээ ийм үйл явдал миний амьдралд болвол би л амар айх юм байна. Наад захын Монголд шин дэлгүүрийн нээлтээр ямар их хүмүүс шавдаг байлээ дээ. Тэгээд World War Z гэдэг кинонд гардаг шиг овоордог зомбинууд байвал бас амар биш гэж үү? Ямар ч тач миний би Xenon яагаад ч юм зомбитой юм үзмээр байсан болохоор High School of the Dead гэдэг 2010 онд гарсан анимыг дахин нэг сэргээ санаж үзээд сэтгэл болон ревювэ үлдээлээ. Анимыг маш товчхон ярил Такаши гэдэг гол дүрийн царилэг залууг танилцуулснаар аним эхэлдэг. Манай хүн багийнхаа найз Рейтэй гэрлэн гэж тохироод нэлээд удаан крашлсан ч нөгөө охин нь Такашигийн эрэгтэй найзтан дурлаа тэр хоёр үерхцэн. Ивидэ Такаши. Такаши маань тэгэл яахав дээ домбо зариулаад эмороо зогсож исэн сургуулийн гадаа нэг үл мэдэгдэх бид багш нарыг нь барьж аваад идээд унана. Ямар аимшигтай зүйл болоод байгааг ажиглаад Такаши шууд анги руу гүйччөөд хайртай охин Рейгээ зогтё гэсэн чинь үгүйгээд ахар нь алгадаад авна. Oh my goodness. Рей найз залуу нь бүр тоосон шинжвэ. Найз охин нь алгадуулаа зогсож яхад ангацөө зогсчихвэл яах вэ? За тэгээ ямар тач нөхцөл байдал эгүүтээс өмнө надад итгэ алив явцгаая гэд нөгөө гурав ч хамт явна. Ингээд гурлаа явах үед нь сургууль аюулын мэдээллийг тараснаар бүх сургууль сандран нийтээрээ үүмийн самуунд орноо. Хүн бүр л амьд үлдэхийн төлөө гаж үйлдэлүүдийг гарган хаасайгүй цус нүүж эргэн тойрон бүхэлдээ хашгираа ойрлолтон болдог. Манай гурав сургуулийн дээвэр дээр гарахаар шийдэж явах зуур энэ Хисаши гэж балаагаар зомби момбитэй очиж барилдаад гараа хазуулчих нөө. Тэгээ манай Такаши толгойг нь бяцалж дуусгалгүй яахав дээ. Сургуулийн дээврээс харахад бол дэлхий зомбины вирус давтан шатаж байна. Вау, ямар сонирхолтой аним бэ те. Гэхдээ энэс хойш болох бүх зүйл зэржигтэй зүгээр л фан сервис. Фан сервис гэж юу гэсэн үг вэ гэхээр уран зохиол эсвэл уран зохиолын цувралд үзэгч уншигчдыг баярлуулах зорилгоор санаатаар нэмдэг материал юм. Яг энэ нэр томьёо нь Японоос гаралтай бөгөөд аним болон манга фандомд хэрэглэгдэж эхэлсэн боловч цаашдаа бусад хэл болон бусад медиад өргөн хэрэглэгдэх болсон. Товчондоо бол фан сервис ихтэй аним гэдэг нь том мом, бөхс, мөс, гаж тонтой юмнууд их л байдаг л гэсэн үг. За тэгээ сануулж хэлэхэд энэ анимын гол санаа нь болохоор зомби тулаан нэмдэг нь халуухан хөөрхөн охтууд. Уг нь аним маш гоё өрнөл айдас төгшөөрөөр үзэгчтэй татаж эхэлчээд цаашаага жоохон шамбаарлаад утгагүй юмнууд их гардаг. Гэтэ мэдээж утгагүй юм байна гэд үглээд ээж болохгүй зомби гэдэг санаа нь өөрөө тэгвэл бас жоохон яригтай болчихно шүү дээ. Ямар ч тач Такаши Рей хоёр амьд үлдчихэж байгаа. Сургууль дотор ч мөн адил хэсэг бүл хүмүүс үлдэнэ. Дурдах юм бол энэ ууртай охин, энэ авраг багш, энэ сэлэмтэй охин, энэ бүдүүн охин. Зэ уучлаарай. Урт төстэй болохоор би андуураад байт. Такаши Рей хоёр ламьд үлдэхээ гүгээд байх юм бол уйдгартай болохоор зохиолч маань сонирхолтой болох үүднээс дахиад баахан охтууд нэмээд өгнө. Янцтай. Ингээд бөөндөө нэгдээл баахан сурагчид амьд үлдэхийн төлөө алдсан шүү дээ. Сургууль бүр тэр чигтээ зомбигоор дүүрээд аюултай болсон гэж манай хэд тооцоолдог учраас ямар ч тайл сургуулиас гарч аюулгүй газар хүрэхээ шийднэ. Энэ шар үстэй авраг охин болохоор сургуулийн сувлагч тэгээ сургуулийн гадаа автобус байгааг нь мэдчихснараа хэлээд бөөндөө автобус руу дайтан гүйцгэн. Мэдээж дундуур нь гол дүрийн биш туслах дүрүүд зөндөө өгдөг. Гэтэ өгч байгаанаас арай л тэнэгэ. Жишээлбэл санаандгүй дуу чимээ гаргаж маргаад тэгсэн чинь найз өхнөө найзуулгаа үлдээхгүйгээ буцаж гүйж мүүгээд. Тэгэл өгчөж байгаа юм л та хөөрхий. Арай гэж автобусан дээр очсон чинь араас нь нэг үнэн эвгүй шилтэй багш хэсэг хүүхдүүдтэй хамт цухтааж орж ирж сууснаа. Бидэнд дахлагч хэрэгтэй. Би л яг тохирох гээд байна. Би та нарыг ахлаа. Та нар миний өгөнд ороодох гээд үнэ. Ямар бүтггүй гарыг автобусанд оруулж байгаа гэд Рэй охингоо уурлаад автобуснасаа бууч дийм да. Хүүхэн цаа чин дахал болоо дэлхий сүрээд байна. Юу ч улам шиг аашлаад буучлаа гэж үү. Гайхалтай. Такаши чааваас ойлголцохгүй тойноос нь гарсан чинь нэг майр дам автобус ирж онголтоод Такаши Рэй хоёр автобусанда байгаа эдээсээ салаад уулзах газар товлоод тус тусын замаар явна. За айтайгаа яваад уулзчихасаа гэсэн Такаши Рэй хоёр бүр минут секунд бүр хэрэлтэйстэй. Моцикл болоод буу болоод золтой л Такаши Рэйг буудаад унгаачихгүй явж исэн бензин нь дуусчнаа. За гяс бензиний колонк орж бензин авъя гэтэл бензиний мөнгө байхгүй дахин нэг хэрүүл эхэлж байгаамаа. Рэй чамд бензиний мөнгө байна уу? Бензиний мөнгө байж надад хайртай гэдэг байгаа лөө. Бүтэхгүй нэрэ манай Хисаши бензиний мөнгөтэй л байхаас бах та. Байхгүй бол зүгээр байхгүй ингээ хэлээч ээ. Бас тгийж Хисашигаа хүсэж байгаа юм бол тэрлэг уу явахгүй юу да.
За тайвшир хоёроо. Хоёр чинь тэнийг юм байна шүү дээ, тэ. Дэлхий сүрчээд байхад дэлгүүрээс нь л мөнгө олчихгүй да. Ёстой бүтгүй нэрээ. Ингээ Такаши мөнгө олохоор явсан хойно нэг залуу Рэйг барьцаалж авснаа болохгүй газар нь оролтоод сайхан охин байна гэж балаараа дуна. Такаши маань гарч ирээд буудаж чадахгүй болохоор орилж өөдөөс нь гүйж очиод мөрлөн буудаад Рэйг аварна. Би л үзэж байхдаа Рэйс бүр тийрсэнд болоод айгүй л хаяа явчих үү дээ гэж бодсон доо. Золтой л бас хаяад явсангүй шүү. Жинхэнэ дэвчээртэй залуу гэж Такашиг л хэлнэ. За үгүй ер нь бүгдээрээ бүтэхгүй. Такашиж бүтэхгүй, Рэйж бүтэхгүй, тэд нар ч бүтэхгүй, энэ бүдүүнэж бүтэхгүй. Би яг яасан бэ чамааг? Мэдгүй. Автобус нь лэсээ хэд улсаас гарах зааг дээр ирсэн ч хөл хорой тогтоогоод бас нөгөө нүдний шилтэй багшгаа бүр уламл галзуураад би та нарыг захирна гэдэг болохоор манай хэд бүр залхаад тэднийг тэнд нь хайнаа. Автобусаа хаяад гарахт нь мэдээж тэднийг зомби ухтаад авдаг. Дилэмтэй охин Секо бүгдийг болгож тавьдаг ч тэндүү олуулаа байснаар манай хэдийг бүслээд эдгийн даман дээр Такаши Рэй гарч ирээд туслана. Дараагаар нэг гүүрний доор ороод авраг охиногэрт очиж түр азнахаар болноо. Гэрт нь очоод дахиад нүл фэн сервис. Тэгэхээр залуусаа бид нар яг энэ хэсгээс юуг ойлгож болох вэ гэхлээр дэлхийн сөнөө зомби гарч байсан ч та нар усан доороо цэвэрхэн байх хэрэгтэй байна шүү. Рэй үгсэн найз залуугаа ярьсаар л байна. Такашигийн дэвчээр барагцаар л байна. Энэ охины гэрт бууч байна, хаамарч байна. Дайм. Амралтаа авч дуусчаад нэг ягаустай жижиг охин авраад хаамардаа бөөндөө суугаад Такаги охины аав ээж дээр очихоор төлөвлөдөг. Такаги гэж ягаан устай энэ ууртай охин шүү. Яагаад Такагигийн ээж аав дээр очихор болдог вэ гэхлээр түүний аав ээж нь муучгүй нэлийн эрх мэдэлтэй шийдэмгүй хүмүүс болохоор аюулгүй газарт яалтчгүй байгаа л гинэ. Ингээд олон адлын явдлыг даваа Такагигийн гэртээ ойрхон ирдэгч хамгаалтын зааган дээр нэрээ зомбинд бүслэгдэнэ. Сэлэмтэй охин Сейко Такаши хоёр холдоод анхаарлын татах гэсэн ч татагддаггүй. За сүрсэн бүгдээрээ өглөө гэтэл Такагийн ээж аав зүг цагаа олж гарч ирээд манай хэдэг авардаг. Харин Такаши сэлэмтэй охин зомбинуудын дунд орцсон болохоор тойрж яваад тэднэр дээр очиё гэд явсан биш үнсэлцээ завхарж байгаа тэдэн дээр ирнэ. За тэр ч яг бүгд аюулгүй байдал төрлөө бүх юм сайхан боллоо бид нар чадлаа. Гэсэн чинь бусад улсын цөмийн зэвсгээс үүдэлтэйгээр бүх цахилгаан төхөөрөмжүүд ажиллагаагүй болж нөгөө аюулгүй газар чинь аюул давтаад Такагигийн ээж аав нь охиноо Такаши болон түүнийд бүлэгт даатгснаар манай хэд бусдынхаа гэр бүл бас авраг охины найзыг болохоор явцгааж аним бол дуустдаг. Аним дуусны дараа юу болд юм бэ гэж бодож байвал шопинг мол арк эхэлнэ. Манайд маш том дэлгүүрт зөксөөд олон шин адлын явдалтай нүүр тулаад мөн олон шин хүмүүстэй танилцсан. Дараагаар нь буу зэвсэг болохоор цагдаагийн газар очдог. Харамсалтай нь бүх зэвсгийг найлуулж авсан байдаг ч хуйл бус бууны хэсгээс буу олж аваад Рэйн аавын офисоос хаашаа ээж нь явсныг мэдэж аваад ямар ч тач Рэйн ээжтэй уулзаж 9 минут байгааг нь мэдээд үргэлжлүүлэн бусдынхаа гэр бүлийг олохоор хот руу улам гүнзгий орж ер нь бол дуустдаг юм байна. Тэгээ зохиолч нь болох Дайсуга Сато харамсалтайгаар нас орж энэхүү зурвал ерөөсөө цаашаагаа үргэлжлээгүй байт юм байна. Маш товчон тайлбарлахад бол жоохон хамаа намаагүй санагдсан байж магадгүй. Гэхдээ угаасаа анимын зохиол болон олон зүйлийн хувьд дутмаг муу санагдана. Угаасаа entertainment шүү дээ, entertainment. Аниме үед тухайн үед маш их алдартай байсан зомби болон тулаанд төрлийн аним энэхүү бүтээлийг хөлөгт тоглоомын дизайнер болон насан туршидчдын зурагч нар хамтран санаачилсан бөгөөд My Anime List-ийн 57-д хамгийн алдартай зурлалаар нэрлэгддэг юм байна. Бас нэг талаас дөрүүдийн гүн гүнзгий бодол зэрэг маш нухацтай байдлыг харуулахыг хичээдэг ч амар утгагүй логикгүй үйлдэлүүд болон хит их фан сервис буюу эмэгтэй дөрүүдийн биеийг хэтрүүлэн харуулсан эсүүд нь зохиолоос илүү байгаад байгаа. Тэр нь л буруу юм уу да. Тэгвэл тийм муу аним яагаад доод болсон юм бэ? Яаж ингэж амжилтанд хүрээ зөндөө үзэгчид татчихваа гэж бодож ивэл 2010 онд зомби гэдэг зүйлбэр маш өргөн дэлгэрээд тренд болж исэн. Тэрэн дээр нь хөөхөн охтууд нэмээд гаргачихаар хүн бүр л үзэж таарсан юм байна лээ. За өнөөдөр хэдүүлээ High School of the Dead гэдэг аним болон миний зомбины сонирхлын талаар ярьлаа. Тэгээ ямар ч тач энэс өөр зөндөө гоё entertainment өрөөгөөжтэй бүтээлүүд байдаг шүү. Хэтэрхийх ач холбогдол битээ өгөөрэй. Өнөөдрийн маань тайлбар болон дүгнэлттэй хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай. Баахан зомби үзээ зомбитэй бичлэг хийсэн болохоор өнөөш нь яг амар зомбитэй зүүзүүлэх баха. Амьд үлдэхин төлөө надад амжилт хүсээрэй. Баярлалаа. Ер нь бол та нар ч бас үүдэх боломжтой. Тийм болоо та нар ч ихсэн амжилт хүсье та. Амжилт.